Байгаль нийгмийн орчны хичээл. 4-р цэцэрлэгийн арга зүйч 8. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдөө байгаль нийгмийн орчин сургалтын үйл ажиллагаагаар онцлог таалцгааж тоглоцгоё. Багш нь та нарт онцлог хэлэн та нар аав ээжтэйгээ хамтраад таан шүү хүүхдүүдээ анхааралтай сонсоорой. За бүгдээрээ Монгол гэрийн тухай онцлог таацгаая. Онцгой анхааралтай сонсоорой. Хүнхэр, заа, хүнээр, дүүрэн тэр юу вэ хүүхдүүдээ? Монгол гэрийн тухай онцлог гэдгийг бодоо таагаарай. За хариулт нь юу вэ? Мэдээж гэр. Зөв хариуллаа. Манай хүүхдүүд мундаг байна. За 2 дахь онцгой таацгаая. Сээр шиг нуглаж, сэмч шиг эвхэн. Тэр юу вэ хүүхдүүдээ? Сайн бодоод аав ээжтэйгээ ярилцаад хариулаарай. За хариулт нь хана. За дараагийн онцгой таацгаая. Урт хүн, утас нь дөрөвтэй. Тэр юу вэ хүүхдүүдээ? Аав ээжтэйгээ ярилцаад бодоод хариулаарай. За хариулт нь үнэ байлаа. За дараагийн онцгой. Тайван азраг, далан уурга, чирээстэй. Тэр юу вэ хүүхдүүдээ? За аав ээжтэйгээ ярилцсан уу? Хариулт нь тоо байна. За дараагийн онцгой. Дугуй ордны дуугүй манаач тэр юу вэ хүүхдүүдээ? Монгол гэрийн тухай онцгой болохоор гэрийн харж агаад хариулаарай. Юу айж болох уу? За хариулт нь хаалга байна. За дараагийн онцгой. Наранд гурвалжин, саранд дөрвөлжин тэр юу вэ хүүхдүүдээ? За хариулт нь өрх байна. Хүүхдүүдээ одоо бүгдөө 5 хошуу малын тухай онцгой таацгаая. Эхний онцгой. Урд голын дэрс сайхан, хойд голын хулс сайхан тэр юу вэ хүүхдүүдээ? Таагаарай. Хариулт нь морина. За дараагийн онцгой. Уулыг утсаар хөтлөнө. Тэр юу вэ хүүхдүүдээ? 5 хошуу малын тухай онцлог шүү. 5 хошуу маланд ямар амтан ордог вэ гэдгээ бодоод таагаарай. За хариулт нь тэмээ байна. Дундаан хөхүүртэй, ардаан ташууртай тэр юу вэ хүүхдүүдээ? Хариулт нь өхөр байна. Өөхөн бөмбөхөө арга сэгсээхэ тэр юу вэ хүүхдүүдээ? Таван хошуу малын нэг нь учраас аав ээжтэйгээ ярилцаа таагаарай хүүхдүүдээ. За өөхөн бөмбөхөө арга сэгсээхэ гэж хонь байна. Ээрэм талын мангас ирэмгүй сахалтай. Тэр юу вэ хүүхдүүдээ? Хариулт нь ямаа байна. Хүүхдүүдээ та нар энэ онцгойнуудаа чийжлээд бусад найз нөхөд ах эгч нараараа таалгаж тоглоорой. Онцгой таах тоглоомонд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.
дараагийн хичээл хүртэл баяртай.